Өдрийн мэнд шинэ нэрний шинэ хүн эрхчлөөрөөгөө тэмүүлцгээе нэртэй подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр манай сургалтын төвийн багш нар чөлөө зүйдээр ярилцах гээд ингэ сууж байна. Манай сургалтын төвийн багш Инх Заяа, сургалтын төвийн багш Амар Жаргал, сургалтын төвийн багш Инх Од гэж бид гурав нэлээд өнөөдөр гоё чөлөө зүйдээр ярилцсанаа. Одоо нөгөө шин гэдэг нэг юм болгоно ингээд шин гэд хэлчихээр хүмүүс ингээд нэг бүх юм ингээд нэг одоо болоогүй тэгээ өөрсөнд нь ингээд одоо ер нь хүн чинь шинэ юмд амар хүлээмжшүүрэл ихтэй багтаа янз бүр байгаа штэ тий. Тэрийг яаж хүлээж авах нь их сонирн байна. Тэгээ дээрэс нь ингээд одоо шинэ нэрэн үүсгэхийн тулд мэдээж хуучин болгон ингээд нэг нурж унах хэрэгтэй байдаг штэ. Бүх юм ингээд нэг туйлдаа хүртэл хөгжөөд тэгээд дараа нь тэндээсээ нураад дараагийн нэг шин зүйл бий болох хэрэгтэй байдаг. Тэнгүүд одоо тэр нуранга нь одоо явж байгаа. Тэгээ эхлэл нь тавигдсан нэг юм нэг хоёр ирний заагүй яваад байгаа байхгүй. Тэгээд бид нар бол яг үннийг хэлэхэд хуучнаас ерөөсөө салаагүй. Яг хуучин шиг ингээд нөгөө боддог, сэтгэдэг, хуучныхаа бүх одоо арга барилтэй үзэл бодлоо тавиагүй. Тэрэндээ ингээд бүр гүн бат итгээд тэрүүгээр ингээд бүр амьдраас урцсан энэ бол би итгэцэн ингээд явж байгаа штэ тий. Тэнгүүд яаж энэ одоо хуучин юмыг цэвэрхэн тий ингээд одоо хуучнаар бол ингээд байшин барилга ингээд бүр олон жилийн насжилттай болоо. Тэгээ тэрий чинь ингээд нэг нураагаа донд нь ингээд шин ингээд гоё зүйл барих гад тий. За ингээд нэг нураалаа тэрийг цэвэрлээд суурийг цэгцэлж яагаад шинийг ингээд барих энэ үйл явц чинь өөрнөө айгүйх тийм нэг төвхтэй ажил штэ. Байшин баг ингээд нэг барихаас илүү нураах нь айгүй хэцүү гэж бас хүмүүс ярьдаг штэ. За тэгээд одоо энийг яг яаж хайтахан хийх вэ? Яаж энэ шин нэрэн лөө цэвэрхэн бөгөөд цэгцтэй тий нэг их өрнөл одоо болохгүйгээр яаж нэг хайтахан шилжчихвөө гэдэг одоо энэ бол яг манай сургалтын төвийнхний яг юм асуултыг тэмдэг болчиход байгаа байхгүй. Яа тэгвэл одоо урд нь туулаагүй туулаллыг одоо бид шинээр үзэх гээд байна. Тийм учраас туршлага одоохондоо алгаа тий. Гэтэ яадаг ч гэсэн шин нэрэн лөө орцсноо бид нар ингээ бүр яг ингээ өөрсдийнхөө дотоод ашгуураа орсон сүнслэг мэдрэмжээрээ тий өөртөө ингээд яг ингээд бүх юмны нэгдэл рүүгээ тэмүүлж байгаа мэдрэмжээрээ мэдэрчээд байгаа учраас одоо бидний ажил ерөөсөө л хуучин эвтэйхэн цэг тавих шинийг одоо эрчтэйхэн шиг оруулах тий нэг ийм л зүйл байгаа. Тэгэхээр энэнд яг үзэл бодол гэдэг зүйл үнэндээ маш их төвөгтэй. Одоо бидний хараад бүр үнийг хэлэхэд гай болж байна. Яа тэгвэл яг нэг энэ дотоод ашгуураа ингээ орох тий гэхээр заавал бид нар эхлээд энэ үзэл бодол гэдэг зүйлтэйгээ нүүр тулах хэрэгтэй болдог байхгүй. Урд нь бол ингээд за инхцээ гэдэг нөхөр явж исэн чинь өөргөө бигээ ботцсон байсан чинь дотоод ашгуураа орохын тулд чи хинч биш болж иж тэр нэгддэг нэг ийм замнал байдаг байхгүй. Тэгвэл одоо энэ шин нэрэн гэдэг чинь угаасаа их өндөр хэмжээсэн тэгээ баг энэ үүлийн үр гэдэг зүйл ингээд бүрэн төгсрөө дуусаад баг хүн энэний тухай бодох сөхөөгүй болтлоо. Тэгээ хэмжээсэн дээшилж хайранд суралцсан. Тэгээ өөртөө маш ихтгэл дүүрэн одоо бүтээ тий хий гэдэг энэ дээрээ тавигдах ийм нийгмийг бүтээх гэдэг. Гэтэл бид одоо энэ үзэл бодолтойгоо зууралцсан хэвээр байгаа тэгвэл энэ маань одоо явцгүй гэдэг санаа аваад байгаа. Тэр энэ үзэл бодол гэдэг юм чинь юу юм гэхээр би гэж итгэж байгаа намайг бүтээсэн байгаа тэр зүйлийг л үзэл бодол гэж хэлээд байгаа шүү дээ. Гэтэл энэ үзэл бодолтой зарим хүмүүс бүр ягш итгээд яг энэндээ бүр бат сууртай нэмж одоо шин зүйл рүү орохдоо маш юм хүлээмжшүүрэл багтай. Тэг бүх юмыг их хүн дээр хүлээж авч тий бөө юм болж иж их цаг хугацаа зарцуулж иж багаар нээж иж энийг авдаг хүмүүс байна. Зарим бүр өөрөө үзэл бодолгүй хүмүүс ч байна. Тэд нар болохоо бүр ингээд одоо юу ч яс яах вэ? Тэг би одоо усаж чадахгүй юм чинь би одоо угаасаа юм сул дараа юм чинь гэдгээ бүр ингээд
тултал хүлэн зөвшөөрсөн. Тэгэл юмны далбоондор хийсээ явж идэг нэг үзэл бодолгүй нэг ийм хэсэг хүмүүс бас байна. Өөртөө итгэлгүй тий. Зарим нь болохоор ингээд өөрхөн үзэл бодлыг ингээд нэг жоохон өнгөн хэсэг дээр ингээд хит өгүүлгөөд тэгээ трийг ингээд бусдад айгүй хүчтэй болгож хайтуулахын тулд одоо ийм хуурамч бардамнал одоо өөргөө одоо илүү үнцэнтэй гэдэг мэдрэмжийг ингээд өгөх гээд тий. Цаанаасаа ингээд нэг бүх юм нэг ийм худал дүрсгсэн ийм хүмүүс ч байна. Гэхдээ яг ингээд үсэх юм бол нэг үзэл бодлын ингээд асар олон ийм жишээнүүд гарч ирэх байхгүй. Гэтэл энэ их үзэл бодолтой одоо бид нар яаж нүүр тулах вэ? Тэгээ үзэл бодол гэдэг чинь тэр хүний итгэл үнэмшил гэсэн үг шүү дээ. Тэр амьдралынхаа тууллынхаа туршдал тэр хүний хуримтлуулсан одоо тэр яг л ингэж амьдрах хэвээр энэ бол амьдрал ингэж явах хэвээр энэ нь зөв энэ буруу гэдэг дээр ингээд хүний бүр ингээд нэг тууллынхаа турш суудсан яг бат юм итгэл үнэмшил байгаа байхгүй тий. Тэрэндээ тэрийн нэгтгэхлээр баг бүх ингээд юм байхгүй болох гэж байгаа юм шиг. Маш айцтай. Маш айцтай учраас энээс сална гэхлээр бас хүний хувьд аюу том тийм. Энэ бол одоо яг амархан ингээд зөв нэг юм аваа ичдэг шиг салтдаг гэдэг шиг байгаа байхгүй. Тий, одоо нөгөө шинэ ирэн чинь хүлэн зөвшөөрөхийн тулд үнэндээ бүр хинч биш болж иж тэрийг авах гээд байгаа байхгүй. Яагаад хинч биш болчиход байгаа юм гэхээр бид нар ингээд яг өөрхийн амьдарч исэн одоо амьдралаа би гэдэг итгэл үнэмшлээ яг үнэн гэдгээд итгээл яг энийг ингээд идэвхтэй бариад ахаар бид нар яг эндээ ингээд оршоод идэг. Одоо эндээс ингээд бүр ангижирдггүй байхгүй. Аюу хэцүү. Тэгэл яг тэр тойрогтой, яг тэр үзэл бодолтой, яг тэр одоо сэтгхүүдээр ингээд нам төвжигчээд ингээд хаашаач ингээд нөгөө хөдөлсөн тэр нь тухтаа бүсэн учраас яг тийш одоо буудан гарч ирээ явж идэг гэдэг шиг тий. Бүр ингээд өөрхөн бүх юмаа ингээд яг чирээд ингээд бүр ягсцсан гэх юм уу, бухсцсан гэх юм уу тий. Ийм хүмүүс өөрчлөгддөг. Одоо хүмүүс ярьдаг штеп хүн ингээд ерөөсөө өөрчлөгдөхгүй маа чи хүнийг өөрчлөх гэж одоо хичээх хэрэггүй чи өөрийгөө л өөрчлөх гэдэг нэг ганц үг гэдэг шүү дээ тий. Хүн яг өөрийгөө л өөрчилдөг байхгүй. Яаж өөрчлөгдөх вэ гэхээр хүн хараа өдөрт ингээд яг үнэндээ ингээд маш өндөр хүлэмжшүүлэлттэй би тий ингээд яг дотоод руу ингээд ороод яг энэ дотоод аяллалынхаа адал явдалд орсон хүмүүс өдрийн хэд мянга хувирдаг. Тэр хүн өдөртөө хинч болж болдог. Тий нэг бол уналтанд ороод одоо тэг ингээд бүх юм нь утгагүй болоод одоо манайхаар бол энийг шилжилт гэж ярьдаг байхгүй. Тухайн хэмжээс тэг итгэж үнсэжсэн тэр зүйл нуран унах процессыг уналт буюу шилжилт хийх эхний үе шат гэж ярьдаг. Тэгээ энийг ингээд яагаад унаад байгаа юм гэхээр итгэж үнсэжсэн нэг утга учир өгөөд тэстэ хий бүтээгээ явж исэн бүх юм нурж унаад энэ болохоо манайхтай нэг өхлийн мэдрэмжтэй аяг ойрхон. Яг өөх гэж байгаа хүн өөхөөс өгтлээ байдаг штэ тий. Бүх юм нурж унаад чи өөрөө байхгүй болох гэж байгаа мэдрэмж учраас ингээ амар хэцүү байхгүй. Энийг одоо шилжилт гэж ярьдаг. Энэ шилжилтийг өгөнд бид нар ингээд ойлгоод яг нурж унж байгаа үед нь харин бүр баярлаа те. Миний одоо байгаа итгэл үнэмшил нурж унж байна. Би энийг зөв хийгээ шилжижүүл би илүү одоо дээд ухамсарлуугаа шилжих гэж байна гэж ойлгодог болчвол ингээд уг нь ингээ одоо манайхаар бол би тэгэд өхөл төрөл явагдана гэж ярьдаг. Одоо баг нэг 90 үед одоо нэг энэ төрөл насныхаа туул дээр хүн ингээд нэг л удаа яг жинхнээс өгч байгаа шүү дээ тий. Гэтэл бидний тэр нэг одоо ухамсарын хэмжээс тэлдэг агш нь яг ийм өхөл төрөл шиг мэдрэмж зогсоо заггүй явагддаг байхгүй. Бид нар бүр одоо энэ яг үнийг хэлэхэд өхөл төрлийг бүрэн 100% нь одоо хүлээмжшүүрд өгөх нь гэдгээс ерөөс айхаа болчдөг. Яг ингэж чадсан хүмүүс ерөнхийдөө нөгөө одоо ухамсар ахих буюу бид чи илүү ухамсарт хүн болох гээд байгаа тийм энэ дотоод аяллаа эхлүүлж чаддаг байхгүй. Шилжилтээ ингэж хийж чадвал. Гэтэл яг ийм нөө үзэл бодолтой ингэж хит автцсан хүмүүс энэ нь ингэж сарнаад одоо хинж биш болох гэж байгаа юм шиг тийм нуран унж байгаа утга учирг болж байгаа мэдрэмжийг эхэлж авангуудаа айчдаг. Өвхөж чаддгүй гэх юм уу? Ухамсарын үед тий. Тэс бүтэн биеэр өвхөх байгалах нь шүү дээ. Ухамсар л одоо бид нар хэдэн удаа өвхөл төрөл явуулж иж болох хэмжээний хэдэн удаа өвхөл төрөл ухамсараараа хийж чадна. Та төдий олон хэмжээний одоо дотоод шуун хэмжээс ахих байхгүй. Надад ч нэг ийм юу жишээ орж байдаг л та. Одоо ингээд гайхамшигтай нээлт болгоны
цаана ямар нэгэн юмныг ингээд нөгөө яг энэ бол ийм юм аа. Одоо шил элс гэдэг зүйл бол элсэл юм аа гэдэг. Тэгтэл элсийг хайлуулаад шил болгочихно гэдэг санаа хаанаас гарсан юм бэ? Тэрийг элс чигээр нь тэр хүн тэрнэр итгэл явал тэр элсээрээ л үлдэх байсан баг. Тэр шиг ингээд ямар нэг юм болвол энэ шин чанараасаа өөрчлөгддөг. Энэ бол яг баттай тийм юм үүсэх боломжгүй гэсэн нэг тийм хаалттай сэтгүү байгаа байхгүй тий. Тэрийг тэрнээс давж чадсан одоо тэр сэтгүү гаргаж чадсан хүмүүс нь шин нээлт, шин юм бүтээгээд тэр нь ингээд аяанда хувьслын явцдаа ингээд дээш ахаад шүү дээ тий. Ухтаа бол ингээд шин юм гэж юусаа байдгүй гэж байгаа байхгүй. Бид нар ингээд одоо шин ирэн гэдэг чинь одоо жишээ нь бид нар бол ингээд нэг жижигхэн ис байлаа гэж бодоход шинэ нэрэнд энэ бүх исүүд одоо хоорондоо нэгдээд бүтэн хүн бүтээгээ явдаг шиг тий бид нар яг энэ дэлхий дээр нэгж хүн гэдэг бол нэг ис гэдээ ойлгоход тий бид нар ингээд бүх хүмүүс ухамсар хоорондоо нэгдээд тэгээ бүр дэлхийн ухамсартаар нэгдээд тэгээ бүр ингээд сүнслэг одоо дэлхий гэж харж байгаа бидний нийл ертөнц чинь дэлхийн зүгээр нэг ил ертөнцөд аваад нэг хувь нь ахгүй. Дэлхийн чинь цаанаа өөрөө ингээ бүр 99%-аас ч одоо хэмжээний тийм том ухамсарын далд орших нь байгаа. Тэгмүүд энэ дээр бид нар амьдарч байгаа учраас бид нар бас тийм байгаа. Тэгмүүд яг ингээд хүн уг нь ухтаа бол ингээд ил далд ертөнц гэж байдгүй бүхэл ахгүй юу. Гэтэл бидний нөгөө үзэл бодол гэдэг зүйл зөвхөн ийм материалын зүйлд итгээд энийг үнэн гэж итгэж эхэлснээр бид нар өөрсдөө ингээд жижигхэн зөвхөн ил ертөнц дээр амьдрах болчихдог. Тэгээд далд ертөнцөө байгааг ойлгохоо болоод түнд итгэхээ болоод мэдрэхээ болчоор ингээд бид нар өөрсдөө ингээд төгжчихдөг. Ер нь хүн яг өөрлөгөө ингэж өөр дээрээ бүх юм авснаар энэ хүн одоо хөгжин гэдэг чинь яг үнэ. Гэхдээ би ядаж ил ертөнцөд л итгээд байгаа юм. Би далдтаа итгэе гэж эхлэхэд л бидний далд ертөнцид нээгдэж эхэлнэ. Яагвал бид нар ил ертөнцөөс гадна далд ертөнцид амьдарч юм ингээд хоёулын дээр төвлөрч эхлэнгүүт бидний ил далд ертөнц хоорондоо ингээд ажимаар уусаад далд ертөнцүүд маань нээгдээд энийгээ бид нар оршихуугаар нээж ингэж ярьж байгаа шүү дээ. Татаад оршихуугаар. Гэтэл одоо энэ шинэ иргэн гэдэг чинь тэр чигтээ энэ өөрийнхөө ил далд хоёр ертөнцийг нэгтгэх далд ертөнцид байгаа бүхий авяас чадвар бүх өгөгдөлтэй өөртөө байгаа нуугдсан байсан тэр бүх юмаа сэргээх энэ үзэгдлийг л шинэ иргэн эхэллээ гэж хэлж байгаа юм. Тэгээ шинэ ирэнд бид нар энэ дээд далд хэмжээсүүдэд нээхгүйгээр хизээч зүгээр нэг энэ одоо байгаа үзэл бодлороо орохгүй. Тэгвэл энэ хизээч бидний хувьд шинэ иргэн эхлэхгүй байхгүй. Шинэ иргэн хүн болгон өөрлөгөө өнгийснөөр л эхлүүлнэ. Өөрлөгөө өнгөхийн нөгөө далд хэсгүүд 99% нэгддэг. Далд 99% нэгдэж хагаад дэлхийхээ босод далд хувьтай нэгдэж идэг. Ингээ далдтаа ингээ бүр том нүдээр харах юм бол бид нар чинь нэг бүхэл том хэсэг байхгүй. Нэг бүхэл нэгдэнэ. За яг энэ бүхлээ ингээд мэдрээд эхлэхээр одоо бидний бодож байгаа энэ үзэл бодол гэдэг юм үнэхээр одоо инээдтэй өчөөхөн маш хаагдмал одоо үннийг хэлгээд ингээд өмхирээд илжирээд ялзарсан юм шиг ингээ хугацаа дууссан юм шиг нэг тийм хаагддаг байхгүй. Яаж амьдраад байсан юм бэ гэж харахаар. Тэгэхээр одоо хүн болгон өөрийн далд ертөнцтэй шүү дээ. Хүн болгон далд ертөнцтэй айгүй том ашигтай. Тэрүүгээр дүүрэн одоо авьяас бэлэг чадвар чадамжтай өөрхөн шийдэх хэвээр сүнсний ажлууд байна. Тэгэхгүй бид нар ингээд одоо зөвхөн ил дээр л байгаа тэгэл үнэхээр ингээд жижиг амьдрал. Одоо энийг ингээд зөв ойлгоцсон, зөв ингээд ухаараа явах хүмүүс одоо шинэ ирэнд эрхчлөөтэй. Эрхчлөө нь хаанаас ирэх гээд байгаа юм гэхээр өөрхөн тэр далд ертөнцөө нээхээр л ирэх гээд байгаа. Далд ертөнцийг яаж нээх вэ гэхээр одоо байгаа үзэл бодлоо хүлээн зөвшөөрлөө чөлөөтэй ингээд дэлгэх юунд ч бэлэн байх. Өөрөөр хэлбэл би ингэх дурггүй, би угаасаа ийм хүн би угаасаа л ингээд хүнтэй харьцаж чаддаггүй ч юм уу Гэтэл нэг би гэд тодорхойлоод байгаа бүх юм чинь таны үзэл бодол гэдэг үгээр өөрийгөө зочлсон тийм. Би чадахгүй, энэ ч үзэл бодлоос би юм чаддаггүй гэдэг үзэл бодол. Өөрөөр хэлбэл би гэдэг үг таны амнаас хэдэн удаа өдөрт гарч ийн, араас нь тодорхойлдог хэдэн үг нь яаж гарч ийн та
хүний үзэл хандлага, юмд хандах хандлага чинь юу байна? Тэ энэ бол таны ил ертөнцийн одоо ил амьдрал дээр байгаа таны өөрийгөө ботцсон хэсэг. Хин чин биш. Энийний чад асар их юм аа. Тэ бид нар зүгээр л даалж ертөнц рүүгээ жоохон анхаарал тавьж хандхад тэ энэ бүгд байгаа. Гэтэл шинэ ирэнгээд байдаг. Үндэ шинэ биш. Зүгээр л энэ даар дэс ямаар биднес иргэн санаж тэн дээрээ төвлөрөөд тэнд байгаа нуугдмал юмнуудаа гаргаж ирдэг. Ирнэ л ахгүй. Тэгээ яагаад шинэ гэдэг үгээр одоо төсөөлөд байгаа хэрэг шингээ хэлчихэр хүмүүс нэг их тийм одоо байж боломгүй л нэг гоё юм эхлэх гээд байгаагийн хүлээлттэй. Гэтэл энийг чи эхлүүлэхийн тулд уучлаарай та одоо байгаа энэ үзэл бодлоо тавьж явуулахын тулд энэ үзэл бодол чинь бүх юм айцсаар бий болчихдог байхгүй юу? Тэ? Чадахгүй гэдэг үгний ард юу явж байгаа? Айцл явж байгаа шүү дээ. Тийм үстэй. Би ингэдэг хүн гэд итгэцэн байгаа энэ итгэл үндэс чинь хаанаас бий болсон юм? Бусдын нөлөөнөөс одоо өөрт чинь ирсэн, өөрийн итгэл үнэмшил хоёрын дундаас бий болсон тэр л зүйл үстэй. Гэтэл нийгэм өөрөө тэр чигтээ айцтай хахад тэр чигтээ л ингээл айцсан ирчим бидэрлээ өрнө. Би өөрөө айцсан байхад тэрийг айцаараа хүлээж аавна. Айцаас айцын хооронд би өөрөө айцтай харьцлагдана. Одоо ингээл нэг жоохон эвгүй энергитэй газар давтуулсан дотор ч юм уу те ингээл ороод гараад тэр хүнд яг тэр энерги чинь ингээд өвчтдөг штеп ер нь бол те сонирн болчдөг. Тэр энерги өөрсгөл гэдэг юм бас амар нөлөөлж байна л та. Одоо юм байхгүй бид нар зөвхөн за автобусанд явж ийн гэхэд чинь тэнд байгаа хүмүүсийн одоо агаараар амьсгал нь тийм үү. Тэнд байгаа хүмүүсийн үнэр одоо сэтгэл хөдлөлт чинь хаагдахгүй ч гэсэн тэргээр яагаад үнэртэй байгаа. Тэр чинь ингээд зөвхөн нэг химийн бодис ингээ агаарт ингээд одоо их биеэсээ салаад ингээ атом байдал руу шилжээд үгүй молекул руу шилжээд тэр нь бидний хамраар ороод үнэр болоод мэдчихэж байгаа болохоос ч те одоо тэр чигтээ ингээд нэг юм юу явж байгаа хгүй. Уусалт. Тэмдээ адилхан бид нар аура гэж нэг юмтай штэ. Тэр үгээр тэн дотор ингээд бүгдээрээ нэвчцэн явж байгаа хгүй тий. Тийм учраас тэрийг мэдрээд байгаа. Тэгвэл бид нар зөвхөн даалж ертөнцид бүр том эрчим энергитэй. Тэргээр бүгд сүлэлцсэн явдаг байхгүй. Гэхдээ тэрийг мэдэхгүй. Тэр сүлэлтэд ингээ хоорондоо нэгдсэн юм чинь өөрөө дэлхий болоод тэр дэлхийн одоо эрчимийг бий болгочоод байна штэ. Тэгэхээр өнөөдрийн одоо дэлхий дээр байгаа 8 тэрбум хүний эрчим яг одоо надад нөлөөлж байгаа. Ил даалж ертөнцид. Гэдгийг хүмүүс ойлгоод эхлэхээр би чинь ганцаараа биш юм байна. Надад энэ бүх юм нөлөөлж байхад те би бүх юм ингээд яг зөвхөн өөр үзэл бодлоор шийдэх гээд байгаа нь угаасаа ямар ч утга учиргүй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэд энэ үзэл бодол гэдэг юм те за ялангуяа маш их одоо эрдэм номтой өөрсдөө ингээд бүчгтэй хийх юм сурцсан те хідэн одоо ихтэй цугуул төгссөн тийм одоо бакалавр доктор те магистр гадагшаа татгшаа сурсан энэ юмнууд зүгээр мэдлийн цуглуулга байхгүй юу. Тэг хүн яг энэндээ ингээд итгэж үнэмшээд энэ мэдлэг дотроо эргэлдэж эхлэхээр өөрийгөө одоо юу нэх тийм дэлхий дээр их том одоо мэдлийн сан бүрдүүллээ. Ер нь дэлхий дээр байгаа бүх хүмүүс мэдлэгээрээ уралддаг штеп үнэлэгддэг. Оюунаараа үнэлэгддэг байхгүй юу? Одоо махан биеэрээ үнэлэгдэх нэг өөр, оюунаараа үнэлэгдэх нэг өөр тийм үү? Оюуны хөгжлийг дэлхий дээр хамгийн өндөр тавьсан байгаа тийм. Гэтэл тэр оюуны хөгжилд чинь хүмүүс одоо үнэлэгдэхийн тулд маш их юм мэдлэг цуглуулах хэрэгтэй. Тэр их цуглуулсан мэдлэгэн дотроо үзэл бодлоо үүсгээд ил ертөнцийн одоо биегээ бий болгочоод тэр дотроо ингээд суугаад тахаар тийм их үзэл бодолтой хүн дотоод руу бүр өнгөхгүй. Бүх юмыг тэ сурсан мэдсэн юм дотроо эргэлдүүлээд эхэлдэг байхгүй. Тэрний он баг тэ юу ч сураагүй нэг хүн далд ертөнц руугаа тэ ашгуур руугаа нэвтрээгээд ирэхэд тэр нь илүү хурдан явчихдаг. Нөгөө бүхнийг сурсан хүн тэр сурсан болгоноо өгөөсөж жийж дарж ертөнц рүү ордог. Тэгээ бас нэг нөгөө савнаас нэг юм гарч иж нөгөө юм орж ийн гэсэн бас нэг энерги урсгалтай ах шиг байна тий. Бүх юмаа нэг юмар өөртлөгөө ингэж чихээ дүүргээд өгдөг. Тэгээ тэрэн дотроо тэр дүүрсэн юм дотроо л амьдраад байдаг. Тэгэл тэрнээсээ юмаа буцад руу гаргаж ингэж цацаж тэрийг хоосолчиж араас нь шинэ юмар ингэж ийм их сэлгээ явагдахгүй л байна гэж боддог тийм үү. Тийм одоо нөгөө өвөө аваа гэж ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол за одоо жишээ нь яг өөрийнх нь туршлагаар ярихад те эхлээд ингээд хүн ингээд за зүгээр даалж ертөнцийн тухай өөр ирэхгүй сонирхоод эхэлж байгаа байхгүй.
зүгээр л одоо ингээ амьдарч исэн хүн те өөр ирэхгүй даалд үрдэн сонирхоод яагаад юм цаанаасаа ингээ дотроосоо сэрж байна. Учир нь одоо миний даалд оршихуу энэ дэлхий дээр даалд ертөнцийг нээх ажил хийх учраас л би даалд ертөнцийг цаанаасаа сонирхоод байгаа байхгүй. Тэгвэл одоо тий ингээ гинт даалд ертөнц сонирхоод эхэлсэн хүмүүс энэ зөв жишээ шүү те. Ингээд яагаад гэдэг шалтгаан дотроосоо л ахгүй. Дотроосоо тий. Энэ үнэ дотроос нь ингээд сонирхуулахын тулд янз бүрийн шалтгаанаар орж ирдэг. За жишээ нь ингээд зүгээр хайртай татны хүн нас орсон байхад тэр хүн те тэр хүнээ ингээд даалд ертөнцөө зовж яваа алуу шаналж яваа алуу сүнсэн одсноо одоогүй юу гих мэтийн одоо сэтгэлгээг даалд ертөнц рүү ингээд одуулж ирснээр өөрөө ирэхгүй даалд ертөнц сонирхож эхэлж болно. Зарим нь төрхөөсөө ингээд нэг жоохон бодж идэг гэхдээ амьдралдаа дараатай мартдаг. Гэтэл нөгөөт нь өдөөгөө л ингээд насан туршин те. Зарим нь болохоор одоо юу гэдгийг өөрөө ирэхгүй ингээд эргэн тойронд нь байгаа хүмүүс ингээд өөрөө ирэхгүй даалд ертөнц ажил хийгээд эхлэхээр бас дотроос ингээд сэтлэн дөрдөг ч юм уу тий. А тэрнтэй ингээд байгаад та тэр бас сонирхолтой санагддаг ч юм уу тий. Гэтэ бодоорой энэ бүх ямар ч туллаар та даалд ертөнц рүү ингээд сонирхож байна. Тэр хамаагүй учир шалтгаан таныг цаанаасаа төлөө чиглүүлчихжээ ямар нэгэн шалтгаанаар. За ингээд даалд ертөнц рүүгээ одоо орохдоо эхлээд баахан мэдээлэл хайсан байхгүй гаднаас хүчин туссан юм шиг. Сайт болгоноос орж мэдээл татаал даалд ертөнцийн тухай уншаал тэгээл эсвэл подкаст ингээд зогсоо завгүй сонсоол ингээд галзуу хүчин туссан юм шиг. Тэлийн тэндгээ сургалтуудыг хайдаг штэ хүмүүс тийм. Цаанаас ингээд бүр өдөөгдөд байгаа юм чинь. Ингэж аваад баахан аваад агаад. Тэгсэн нэгсээ ингээд авсан мэдлэгээ зэгцэлж эхэлдэг байхгүй. Айгүй нэ яг авч байгаад амар их мэдээд энэ зэ яг гаргасан чи юу ч гардгүй. Тарих толгой ингээд зих заахгүй ингээд гашлаад ингээд аагалцсан тий тэр ол юм. Тэгээ тэрийг ингээд зэгслэх хэрэг гарахын тулд одоо зүгээр одоо туршлагаараа яасан гэхээр би хэрвээ даалд ертөнцтэй тэнд нэг надад дээд би байгаа бол би дээд бийг ингээд тэгээ удирдлага өгчөө. Тэгээ миний энэ тархийг сайхан зэгцэлчих гээд ийм залхуурах монголчууд нэг юм монголчлалдэн шүү дээ тий. Тийш ингээд нэг ийм санаад урж байгаа хгүй залхуурах. Тэгсэн чинь нэм бицэн чинь ингээд үг зэгцэрсэн. Хүнд ингээд юм ярьж чаддаг болчихсон. Тэгээд дараа нь яасан гэсэн чи ингээд нэг юм мэдээд байгаа мөлөөсөө хүн таас ингээд заачих гэхээр хүн ингээд юм асуухаар ингээд богино юм хэлээд байсан. Нөгөө төл нь ингээд бүр асуудаг болцсон. Их цаасласаа гэл. Тэгэл ирээл асуугаан тийч нэг ингээд бас нэг жоо тандаж манддаг болцсон. Тийм юм шиг байна гэдэрхэд. Тэгэхээр хүмүүс чинь ингээд асуугаад эхлэхээр хүн болго асуугаад эхлэхээр би ингээд хариулах хэрэгцээ гарнаа да надад. Тэнгүүд за би хариулж чадаад байгаа маань гэдэг нэг юм урсгал үүсчингүүд дараа нь асуух таланд нь бүр илүү хариулах гэж хичээсэн. Тэгээд ингээд байжсан чинь нэг мэтгэд гаднаас хайгаад исэн бүх урсгал зогсоод харин дотроос бүр урд нь миний дотроос гардгүй юмнууд би ингээд нөгөө дархаараа сэтгэж бодож байгаагүй тий гэтээ миний мэддэг үгнүүдийг ашиглаад дотроос яриад эхэлсэн байхгүй. Яа тэгвэл би тэр хүмүүст өгөхстэй гэдэг нэг юм дүр аваад эхэлсэн байх нь шүү тий. Тэгвэл яг хүн тий одоо үзэл бодол гэдэг юм а бүгдийг нь сайхан шавхаад дотроосоо бүгдийг нь ингээд хүнд өгөх гээд ингээд өөрөө тэнд ингээд хариуцлага өрөөд ингээд эхлэхээр хүний дотоос тэр нэгэнт байж байгаа юм байхгүй тэр чинь нэгэнт байж байгаа тэр юмнууд ингээд эргэн санагдаад гарч эхэлдэг байхгүй. За тэгээ энэ процесс ингээд үргэлжлүүлээд ингээд нэг жил явсан чинь энэ хооронд ингээд нэг хэмжээсэн шилжилт гэх нэг амар тустай яриахгүй юм чинь. Гэхдээ зүгээр л ухамсар дэвшлээд байгаа юм. Ухамсарын хэмжээс ахаад ухамсар одоо тэлээд тий одоо нэг юмд ингээд хязгаарлалтаа болоод тэг ингээд бүр нөгөө эрхчлөлөөр өвөө одоо тэмүүлээд эхэлж байгаа байхгүй. Тэг яг тэр мэдрэмж нь ингээд яг ингээд дотоодтойгоо холбогдохоор өөр ирэхгүй ингээд цаанаас ингээд холболт үүсчдэг болохоор дотроос бүх юм асуугдана, бүх юм яригдана, хийх юм дотроос орно, хийхгүй өөр одоо юмд сатаараа тэгэл дотроос хийх гээд ингээд миний биеэр дамжуулаад бидэрт ингээд шахаа гэж хэлдэг тий. Нөлөөлж эхэлнэ. Дараа нь миний энэ бие чинь нэг мэдсэн чинь миний дотоод оршихын надад ингээд мессеж өгдөг индикатор болчихсон байхгүй. Яасан нь бол тэн дээр төвлөрөө тийг ингээд хэлнэ тий. Хоолойны ингээд нэг сонирн болоод тэр төвлөрөхөөр тийг их хэвээр ороод ирнэ. Дотроос ингээд миний биеийг удирдах эхэлсэн. Урд нь болохоор яаж исэн гэхээр ил ертөнц дээрээ байж хата би бие
өөрхөн сэтгэл хөдлөлөөр удирддаг гэсэн юм. Нөгөө жижиг инх заяагаараа. Тэгэл жижиг инх зай сэтгэл хөдлөлөө хизээч удирдах чадахгүй учраас айгүй хөвдсөн. Яагаад өвдөд байгаа юм гэхээр би өөрөө сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй учраас миний биеийн дотоод одоо нэг физиологийн одоо тэр даавар өөрчлөлтүүд өөр болоод тэгээ би тэнцвэрээ алдаад энэ тэнд өвдөлт үүсээд ирж байгаа байхгүй. Тэгээ тэрийг яагаад өвдөд байгааг мэдэхгүй. Хин даатгах юм чид. Тэ? Хин даатгах юм ууж намдаа. Тэгээ нэмэсэн чи ингээд өдөр болгон одоо юм уудаг болчихсон. Одоо нэг өвчин намдах юм ингээд бүр ингээд зогсоо зайг өдрийн тун шиг хэрэгэлдэг болоод тэгээ юм л алга ингээд нэг өвдчихвэл тэрийг бошгонд дарах. Тэг гэрээр дөр нэг айгуу сонин имээр ингээд бүр 2-3 хайцаг дүүрсэн. Тэг хүүхдүүдэд өвдөхөж гэсэн имээр л дардаг заяа. Одоо яг хүний амьдрал юм шүү дээ тий. Тэгээ сүүлдээ бүр өвдөхгүй ч юм байхгүй болоод яг тэр ковид үеэр чи ингээд бүр нам ингээд өвдгийн дээр өвдөд хүн ингээд нэг бие баарна гэдэг тий. Тэр яагаад багдаад байгаа ингээд одоо бодоход одоо дотоод ашгуугаа сонсохгүй одоо ил амьдрал дээр буруу амьдрснаас тий сэтгэл хөдлөлт их хүчтэй автаж удаан амьснаас болоод хүн биеэ барчиж байгаа юм. Ерөөсө бүх өвчин яг энэ сэтгэл хөдлөлөө зөв удирдахгүй яг өөрхөн дотоод тий яг өөрийн мэдрэмжээ барьсан хүсэл тэмүүлэлээ хийхгүйгээс болоод бид нар ингээд одоо тэхгүй л болохгүй ингэхгүй л болохгүй гэдэг нь айц байгаа шүү дээ. Тэр чи айц байгаа зү тэхгүй бол болохгүй. Ингэхгүй бол болохгүй гэдэг энэ айцсандаа ингээд хөтлөгдөж нийгмийнхаа одоо нэг айц тэгээд өөрхөөгд одоо юу гэдэг бүх юм ингээд дандаа айц хэмжүүртэй. Хамгийн бага айх зам нь л тэхгүй бол болохгүй. За тэгээд тэрийгээ хийж явсаар агаад ингээд өвдгийн дээр өвдөж байгаа юм. Тэгээ яг дотоод руу ингээд нэвтрээд ингээд багаар ингээд ороод эхлэхээр одоо өвчин гэдэг юм мартаж эхлэв. Харин миний биеийг тэгээ өвдөхөө болсны дараа би зүг болоод дотоод руугаа ороод чиглэсэн чи өвчин зовирлоос салаад өдөр болгон цэтрмээ одоо өдөр болгон бүр ингээд даалтны юм заяа. Өдөр болгон нөгөө бөөрний даалтны цэтрмээ хоёрыг аюу хөндөр шахаа явж исэн баг тий. Тэр шахаа явж исэн байх бас. Бүр ингээд сүултээ бүр тэр хоёрыг эхлээд ингээд нэг даалт хөдөлж гинөө толгой авж ийнэ мэдхгүй эхлээд цэтрмээ он заяа. Тэгэхээр ингээд даагчаараа толгой аж гэж боддог гэсэн заяа. Тэгээд даагтахаа байсан чинь нөгөө бөөрний даалтны юм уу. Тийм тэгсэн чинь даагддаг байсан юм. Сүүлд нь нөгөө хоёрыг уугаач даагтах болсон. Тэг бүр ингээд хоёр давхар юм уугаач бүр хамгийн хүчтэй ингээд нөгөө өвчин намдах юм уугаач нэмэрэг болж байгаа юм. За одоо бодоход тийм ингээд дотроос хүүе чи буруу яваад байна гэдэг мэдрэмжээ давхар цүнс удирдаад эхэлсэн байгаа байхгүй. Даалт ертөнц маань тийм. За тийм юмнаас одоо тэгээд өвдөх өвчнгөө болсон. Гэхдээ энэ биеийг маань хаана тэг зүгээр нэг чигчэн урууны яс нэг жоохон эргэнэхэд л тэн дээр төлөхөд дотроос ингээд мэдээл гарч ирж идэг тийм. Ингээ бүх юм зүгээр дотроос ундарч идэг, уусч идэг юм болчихж байгаа байхгүй. А тэгээд бид нар одоо шинэ иргэн гэж яриад байгаа юм чинь зүгээр л энэ гэтэл тэр чинь шинэ биш ахна шүү дээ. Зүгээр надад байсан юм. А тэрийг хүлээж авахын тулд яах ёстой гэхээр зүгээр л бүх юмаа одоо хинч шалах ёстой байхгүй. Миний сурсан мэдсэн тэр 30 хэдэн жилийн мэдлэг хинч юу ч штэ. Би тэр жоох юмд итгэснээр тэр дотор байгаа хязгаарг юм хаацсан байгаа байхгүй. Хөө итгэсэн юм дээрээ л амьдраад байгаа учраас тий. Нөгөө тийшээ хандлага байхгүй учраас яг одоо байгаа дээр ингээл амьдраад энийг амьдралын жижиг таврыг гэж хэлээд байгаа ш. А гэтэл бүр би чинь даалттай юм 99%тай илтээ нэг ингээ би 100% гэдэг дээрээ хүн төвлөж ихснээр тэр 100% чинь нээгднэ. Тэ харин даалт ертөнц рүү орох чинь хэцүү юм ерөөсөө биш байхгүй юу? Зүгээр л нэг юм нэг тий урд нь байдгүй юмаа байдаг гэдгийг хүлээмж шүрхэл байгаа. Одоо хүн яг бүрэн хүлээмж шүрэлтэй гэдэг чинь юу л олив хүлээмж шүрж, юу л ол юунд бүрэн нээлттэй болцсон үед хүний яг ингээд одоо ашгүй өрөө нэгтчихдэг байхгүй. Ямар ч үзэл бодлоор бүх юм ингээ хайцгалахгүй түүнэргөө ингээд автуулаад энэ биш, энэ мөн ахаа хаяхаа хай гэдэг чи яасан дээрээ тий чи үзэл бодолтой тулгуурлаад тий чамд таалагдсанаар бол таалагдааг нь хай. Энд чи яг тэр хайцаглалтыг дэмжсэн үг байхгүй. Тий. А гэтэл яг энд итгээд тахаар яг юм. Гэтэл бүр ингээ ашгүй даяараа ингээ томоор ингээ хараа сэтгэж эхлэхэд ерөөсөө хэний ч амнаас хэрэгтэй үг,
хэрэггүй гэж гардаггүй. Бүх юм цаанаас ингээд бүр автоматар тохируулагдсан юм шиг тийм л юмнууд байдаг. Тэгээ бүгдийг хүлээн зөвшөөрч гиснээр одоо биднийхээ сайн муу гэдэг ойлголт байха болоод бүх юм хүлээн зөвшөөрдөж эхэлдэг байхгүй. За тэгээ иймэрхүү сэтгэлгээ тэгээд юунч хайрцагтахгүй байх эрхчлөө тэгээ бүх юм хүлээн зөвшөөрөх тэгээ төвлөрлөө их том болгох гих мэтчлэн нэг хитгэн л технологиудыг хүн эзэмшчихэд та одоо өнгөрсөндөө цэг тавиад тэр ирээнд өөрийгөө томоор нэх боломжтой байхгүй. Тэг яг энийг хүлээн зөвшөөрөхөд цэг тавигддаг. Энийг хүлээн зөвшөөрөл таны оршихуйн нэгж яадаг. Тэгээд үлдсэн нь бол тэгээд туудлын асуудал шүү дээ тий. Одоо ингээд яг би бодож байхад сая таны нөгөө хэлсэн үг дээр нэг юм санаа ороод ирлээ л тий. Өмнө нь одоо яг би яг ийм чиглэл рүү ингэж ороагүй байх та тэгж боддог ус аахгүй ингээд миний амьдрал тохиолж байгаа юм одоо ингээл нэг зовлон ч юм уу эсвэл те юу гэдэг нэг тийм асуудалтай юмнууд гарангууд тэрийг ингээд нэг тийм азгуутлалтайг холбож байгаа байхгүй. Тийм жишээл одоо би нэг хүнтэй явж яснаа ингээд нэг муудалцлаа гэж бодоход тэр муудалцаад битэрийн донд ингээд нэг тийм нэг муудалцааны юм үүслээ шүү дээ тий. Тэнгүүд би өнөөдөр нэг буруу үйл дээр боссон ч юм уу тий. Тэгсэн чинь нэг тэгж явж байгаад нэг хэдхэн секунд тэр хүнтэй ингээд зөрчихгүй явдаач тийм үү ингээд нэг юм азгүй байдалтай холбоод байгаа боловч яг нөгөө цаад мөн чанартай болвол тэр ингээд яг надад тухайн үед яг надад тохиох хэвээр зүйл байсан байгаа. Тэгэнгүүт тэр тохиолдолд би тэр хүнтэй муудалцсанаар магадгүй яг нэг амьдралтаа тэр нэг юмыг хүчийг ойлгож авах гэдэг шүү дээ. Тэгээ тэр хүнтэй муудалцааг бол одоо тэр хүмүүсээс тийм юм ирдэг гэдгийг ч мэдэхгүй л өнгөрөх гэдэг шүү дээ. Тэнгүүт ингээд бүх юм ингээд тодорхой шалтгаантайгаар ингэж миний амьдралд байх ёстой зүйл болоод өрнөдгийм байна. Гэдгийг ингээд хүлээн зөвшөөрчих юм бол одоо энэ үзэл бодолтой хэтэрхий нэг автна гэдэг юм байхгүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Яг үнэ. Одоо энэ үзэл бодол гэдэг юм чинь айгу муухай ахгүй юу? Уг нь аль тийм хүн үзэл бодолтой хүн айгу хүчрэхэ гэж ярьдаг штэ тий. Тэр одоо хуучинд тийм байсан байж болно. Одоо шинэ нэрэнд ийм одоо оршихуйгаар амьдардаг нийгэм эхэлж байхад тэр одоо бүр айгу төвхтэй. Тэр хүн одоо тийм зүйлээр ингээд бусдыгаа автуулна гэдэг нь маш хаалт болчихж байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо урд нь бол азгуудалтай холбоно гэдэг чинь нэг буруутгал шүү дээ тий. Би нэг жоохон ингээ авчвал энэ хүнтэй таарахгүй байж. Тэг хэнийг буруутгах. Тий. Тийм үзлээ бодлоо. Ингээд нэг зүхтах яг л одоо ихтгэл өнөмшл байгаа байхгүй тийм нэг мухарс үсгээр ихтгэл өнөмшл байгаа. Тийм. Тэг зүхтах нэг тийм байр суурь. Одоо юу аахгүй бид нар бол зүгээр тий өөрийнх нь одоо муу муухайтайгаа одоо зөв хоёр хэмжээс үгүй хоёр туулаар яриул энэ бол муу муухай тий. За энэ муу муухай зүйлтэйгээ бид нар бүрстэ бүр инээгээд тий гуяа алгадаад бүр маш их баяр хүртэгээр нүүр тулах хэрэгтэй байхгүй. Тий. Энэ муу муухай бүх юм яагаад бидэрт ингэ байгаад байгаа юм гэхээр бид нар энэ доод хэмжээс буюу айцсан хэмжээст амьдарч байгаа л учраас байгаад байгаа юм. Гэхдээ энэ чинь дасан зохицохын тулд бидний бие хаа сэтгэлгээ энд тохирч тий яг энэ хэмжээстэй л хайрцаглагдах хэрэгтэй үстэй. Тэгжээж л одоо энэ материалын ертөнцид чи амьдарч штэ тий. Материалыг нэг. Тэгвэл бид нар ингээд тэд гой өндөр одоо ингээ хайр дүрэнтэй баг биений хараад ойлгодог. Зүгээр ингээд бүх юм нэгдмэлтэй диважин шиг тэр оршихуйг одоо нээчээд тэрүүгээр бие биендээ ханддаг. Ийм гоё нийгмийг яаж үүсгэх юм гэхээр эхлээд бид нар нөгөө энэ доошоо харж өөрийнхөө энэ юунд зовлтцсан байгаа энэ тэгээ нүүр тулах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол бид нар эндээсээ тавигддаггүй. Хичнээн ухамсараараа дээшээ хөөрөхийг хүссэн ч доороос ингээд тэр чигтээ мэдрэмжинд автсан бидний итгэл үнэмшил ингээд зулгаагаад зумгаараад гэд бидрийг ингээд намаг адил шигдүүлээ бийж байгаа учраас эхлээ бид нар намагаас хөлөө гарах хэрэгтэй. Биеэ татах хэрэгтэй. Яагаад орсон шалтгаанаа тий яагаад би энэ доод хэмжээст энд хүрээд ирсэн юунаас ачив яачав ичв энд уягдаад тэтгэх одоо учир утга маань юу вэ яагаад би энд тэтгээд энэ хэмжээст ингээд төгжигдсэн бэ аав ээжээсээ хай тий одоо өсөж төрсэн орчноосоо хай өөрийнх нь тууллаас хай тий яг ингэж ингээд шалтгаан бүрийнхээ учрыг тайлж хүлээснээсээ тавигдаж энэ намгаас бүрэн чөлөөлөгдсөн үед та хүссэн хүсээгүй дээд хэмжээс үчин нээлттэй байхгүй. Тэгээ мэдээж ингээ 3 хэмжээсээс 4 рүү ороход 4 хэмжээсийн таны бас
туулах хэвээр туул байгаа. Тэр юугийн тулд ингэхээр тэр хэмжээсээ айцыг л туулах хэвээр. Тэр хэмжээсээ баригдсан шалтгаанаа тавих хэвээр байхгүй. Дөрөв хэмжээсэд баригдана гэдэг чинь тий материалын ертөнцөөс бага зэрэг салсан. Гэтэ хайр нь жоохон суралцж байгаа хэмжээс байхгүй юу? Тэгхийн тулд би яагаад энэ материалын ертөнцөд бас л ихтгэл өмчлөлөөрөө баригдсан байна? Ямар ихтгэл өмчлөлүүд юм бэ? Тэгээ ер нь ингээ өөртөө ажиллана гэж чинь би юунд итгэдгийг, би юунаас айдгийг тий би ер нь хийн гэдгээ өөр дотроосоо эхлээд дүгнэхийг хэлж байгаа байхгүй. Энийг ухаарлаа авчаар хүн усан дотор зогсоод байгаагаа мэдвэл гарна үсттэй тий. Тэгэхгүй юун дотор зогсоод байгаагаа мэдхгүй би дараад байна, надад хүүтэн байна. Би одоо ингээд чихтэй эдрийг ингээ үгэл дуулаад ямар ч нэмэргүй шүү дээ. Тэхийн тулд хүн өөрийгөө л бүрэн ойлгож хаана юу гэдэг байгаагаа сурах хэрэгтэй байхгүй. Тэгээд уснасаа гарцсан бол та хуурай газар амьдрна тийм үстэй. Тэгээ хуурай газар байжсэн чинь би уулан дээр байх хэрэгтэй гэдгийг мэдрээд байвал та дээшээ авирах хэрэгтэй үстэй. Тэ? Тэхийн тулд уул руу өгсөж гарахын тулд туулал хэрэгтэй. Туулал нь таны энэ одоо намдар газар байжсэн туршлагаа баг багаар ашиглаж тавьж явангаа шинэ уул руу авирж байгаа эрчим минерийг урсгал дасангаа тэн дээр амьдарч сурдаг. Гэх мэтлэн яг нэг ийм л тууллууд байхгүй юу? Дандаа байгаа газараа одоо дүгнээд тэрийгэ тавьж явуулж шиндээ дасах маягаар ингэж л бид нар хэмжээс рүү нэг мөсөн шилждэг байхгүй юу? Тэгэхгүй айгүй нэттэй заяа ингээд нэг хөлнөөсөө ингээд нэг уяагаар ингээд намагнаас ингээд уйцсан. Гэтэ өөрөө ингээд дээш ингээд хөөрөө шааршиг тий. Та 10 дугаар хэмжээс хүртэл явж болно. Гэхдээ таны уяа хаана тэнд байгаа учраас та уяагаа тайлахын тулд бууж ирэх шаардлагатай л бол. Тийм учраас нэг мөсөн энэ доод хэмжээсүүдэд байгаа шалтгаанаа нэг мөсөн тайлахын тулд та өөрийнхөө доод хэмжээст байгаа бүх юмтай нүүр тулах хэрэгтэй. Ухаарах хэрэгтэй. Ингэж чадах юм бол та нэг мөсөн тэр тийшээ гарч чадах байхгүй. Тэгэхээр энэ бүхний чинь туулуулахын тулд тэр хүмүүсийг учруулад тэр азгүй байдлыг мэдрүүлээд те чамтай муухай ажиж байгаа хүн болгоноос чиний харж байгаа гомдол чиний дотор байгааг илрүүлээд өөрөөр хэлбэл таны сүнс таныг ангаахын тулд те таныг хинтээ хаана юутай олзуулахыг цаанаасаа бүх ингээд одоо ашхуугаараа шийдчихэдэг байхгүй. Тэгээ бүр энийг ингээд ийм тамаар ингээд хараад хүлээмжшөөрөхөөр бараг тэр намайг бүр галзууруулахаар шахсан тэр хүн намайг чөлөөлөх гэж иржээ гэж хүн ойлгож эхэлснээр те энийг ингээ баяр хүртэ талархалтай хүлээж аваад ашгүй нэг те учраа алахгүйсэн чи энэ хурж ирээд миний уурыг хүргээд намайг бүр байж ядуулаад дотроос илрүүлээд өглөө гэд эндээ ингээд ухаалтаа хандаад эхлэхээр хүн энэ болгоноос ингээ хурдан ангижирдаг байхгүй. Зовлондоо баярлмаар тий. Тийм зовлонгоо баярлж тэрвэрч үнсэж те амталж нүүр тулж гэтэл хүн зовлонгоосоо цутаа тайчих юм. Та намхтай байгаа учраас хайччихгүй л байхгүй тий. Тэгэхээр өөрөөр байсаар л байвал тий хуурай газар ямар байдгийг мэдэхгүй. Хуурай газар байсаар л байвал тэр уулны орой дээр ямар байгааг нь хэзээж мэдэхгүй. Тий. Тэгэл нэг иймэрхүү процессууд. Тэгэхээр одоо шин нэрэн гэдэг бол тэр чигтээ ингээд ялгарлал айгүй хүүсгэн яадгүй шин нэрэнд бид нар тасаж орохын тулд зүгээр дуугаа өөртөө ажиллана, өөртөө ажиллаж чадахгүй нь доод хэмжээстэй буюу тэр шин нэрний яг тэр нэг зааг тэр орж чадахгүй юм уу? Орсон ч тэр лөө мэдэрч чадахгүй. Тэг чи ингээ хэмжээсээр зааг тогтчихж байгаа байхгүй. Одоо ингэж ааш тэ шин нэрэн хаана нэгцэн гэхээр ямар ч айдсгүй тийм хэмжээст нэгдсэн байхгүй. Тэрийг яаж хүлээж авч тэн дотор орох вэ гэхээр та бүх айц гэж бодож исэн өөрхий ихтгэл үнэмшил тэр нэг өөрийгөө хайцгалсан бүх юмнасаа салж иж. Тэгээд одоо нэг ингээд бидэртээ ингээд дотоод оршуугаа нэвтрээд өөрсдийнхөө айцтай нүүр тулахын тулд бид нар түрүү ярьсан шүү дээ дэлхийд бүх хүмүүстэй хамааралтай байдаг. Бид нар өөрийнхөө айцыг даван тулахын тулд дэлхийн бүх айцыг даван тулах хэрэгтэй гэдэг хамгийн ихний хүмүүс нь оршуутайгаа холбогдсон. Яагтвэл миний дээрээс дэлхийн айц дарж байгаа учраас би тийшээ нэвтэрч гарч айцгүй төвшөнд орохын тулд тэр олон хэмжээсийн тий баг одоо айц шингээсэн давхаргуудаар хамгийн ихээс нь баг руу ингээд тэмүүлэхийн тулд би тэр дэлхийн бүх айцтай нүүр тулах хэрэгтэй бол. Тэхийн тулд надад тэр бүх айцыг дэлхийн бүх айцыг тээж ирсэн тэр хүн надтай учирч тий би тэр хүнтэй харилцаагаараа
бүгдийг нь ойлгож ухаарах хэрэг гарч байгаа байхгүй. Тэгвэл тэ нөө гэрлийн дайчин гэж яриад байгаа яг дотоод тошгоогоо орсон хүн болгон үнэндээ энэ дэлхийн айцтай нүүр тулж байгаа. Дэлхийг айцаас нь чөлөөлж байгаа хүмүүс аахгүй юу? Тэ? Тэгэхээр чи одоо олон хүн дотоод тошгоогоо орсон байдаг. Гэтэ айцтайх нүүр тулж чадахгүй. Одоо бидний хэлгээ сүнсний ханхан шөнөөр орчдөг. Яагаад ханхан шөнө одоо? Та даалт ертөнц рүүгээ ороод бол тэр чигтээ дэлхийн том даалт ертөнц рүү орчдөг байхгүй. Дэлхийн айц ертөнц рүү. Тэгээ тэн дунд та одоо ингээ явахын тулд ганцаараа явах хэцүү учраас тий заавал ингээ нэг сүнсний хамтрагчид гарч ирдэг. Тэгээ тэр хүмүүстэйгээ ойлголцоод хамтдаа ингээд нэг гал үсгээд тий ингээд тэр хаанхуу дотор өөрсдийн гэсэн гэрлээ үсгээд ингээ явахаар тэрийг даван тулж чаддаг байхгүй. Тэгээд одоо жишээ нь ингээд одоо манай гал дотор явж байгаа хүмүүс бид нар ингээд дэлхий дээр цаанаасаа ингээ шахаад айгүй хүл орж ирдэг. Тэрийг хийсээр аваад нилээ их зам туулсан баг бүтэн жилийн хугацааг тууллаа. Тэгээд цаанаасаа ингээд дэлхийн айцгүй болсон нэг тийм шинэ ирэн ирсэн гэдэг одоо мэдрэмжүүд орж ирээд тэгээд тэрийг ингээд ихлаад үсгээр мөн байгаад өөрөөр хэлбэл дэлхий яг тэр үүлийн үрэнд дагдаад исэн, доод татамжинд автаад исэн тий тэр бүх юмнасаа салцсан. Одоо тэр айцын бодит бичсэн эрчмүүд дэлхий дээр үүлийн үр үсгээд биднийг даалахгүй байгаа байхгүй юу? Одоо зүгээр хий төсөөлөл байгаа. Рефлекс байгаа. Үүлийн үр гэдэг юмасаа бүрэн салцсан. Одоо зүгээр л амьдарч байгаа ихтгэл үнэмшлийн үзэл сурталчилгаа. Энийг тавьж авахгүй бол бид нар дахиад хуучин шиг одоо тэр үрийг үүсгэх гээд байна. Тэ? Гэтэ энэ үүлийн үрийг чинь одоо бүрэн ингээд тайлахын тулд бид нар зөвхөн энэ төрлийн авалт явах биш. Энэ дэлхийн маш олон төрлийн авалтын бүр нийтийн үйл үр рүү орж байгаа тайлж байгаа шүү дээ. Тэгээд энийг чинь зөвхөн манай гал хийхгүй. Одоо Монголд энэ одоо сүнслэг зам хөвөө явж байгаа зөндөө олон гал хийж байгаа байхгүй. Дэлхий дээр хийж байгаа зөндөө олон гал. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээнд сэрсэн одоо энэ гэрлийн дайчид гэж ярьж байгаа. Бидний яад гэрлийн дайчид гэхээр энэ харанхуугаар хамтдаа туулаад тэгтээ гэрлээ нэмээд харанхуу буюу найз энэ доод татамжийн бүх үйлдэлтэй зууралдаад тий хэний ч хүсэхгүй тэр зовлон болгонтой зууралдаад явхаар эцэст нь бид нар ухаарлаараа гэрлээ нэмсээр хагаад бид нар юутайч нүүр тулахад бэлэн ямар ч айцгүй юм гэрлийн дайчид болчдөг. Тэгээ энэ одоо замдлаа ууггүй ингээд өрнүүлээ яваад хахаар бид нар одоо энийг даван тулаад гítэлцэн. Тэр замдаа дэлхийгээ ингээд цэвэрлж байгаа байхгүй. Тэг ингээд зэрэг юм болсоор агаад дэлхий одоо үйл үргүй болцсон. Тэр энэ таад маань тий за одоо янз бүрийн үзэл сурталт авцсан хүмүүс бол 9 шид юм ярих бах. Гэхдээ яг зөнгөө тааж байгаа хүмүүс мэдэрнэ. Та чөлөөлөгдсөн байгаагаа ойлгоно. Одоо зөвхөн үзэл сурталаа тавьж авал хинч биш бол тэгээд хинч биш болохдаа өөрөө итгэлээ алдаад үлбэр сул дараа тийм хинч биш бол гэж хэлээгүй те. Бага үзэл бодлоо тэжигтэн тавьж авал тэгээд дээд хэмжээсийн одоо тэр эрчим энерги рүүгээ одоо итгэж өмжлөө өг. Тэгвэл тэр чинь ороод ирнэ. Тэр чинь онгорхоо нээлттэй. Үргэлж таныг хүлээгээд байж байгаа. Таны дээд орших байхгүй. Яагаад дээд гэсэн хэрэг таны амьдарч байгаа хэмжээсэд л танд мэдрэгдэггүй байсан хэмжээс ч учраас л дээд гэж хэлээд байгаа. Та доотх те бүх хэмжээсээр та мэдэрнэ. Тэрийгээ тэгээд бид нэр там шиг амьдрал гэж ярьдаг те. Тэр там шиг амьдрал хэний дотор хийдэг юм? Бид нэр өөрсдөө л тэрийгээ бүтээгээд байгаа шүү дээ. Тэс там гэд нэг тийм бодит оршихуй байгаад тэнд нь очиод хүмүүс тамлагдаад байгаа юм биш шүү дээ. Одоо бид нар ингээл нэг там шиг мэдрэмжтэй тэ зовжин шаналжин гэж ад өгчлээ гэж бодоход миний сүнс яг тэр мэдрэмжтэйг өгчөж байгаа байхгүй. Тэгээ миний сүнсний нэг тэ гэгээтэй нэг жоохон хэсэг нь одоо дээд хэмжээс рүүгээ шилжээд үлдсэн тэр хаанхуу доод хэсэг гэж яриад байгаа там шиг мэдрэмжтэй хэсэг нь миний одоо дараагийн төрөл авалтанд надад нөлөөлдөг одоо доод эс буюу ухамсар мэдрэмж олж орж ирээд миний зан характер олж надад дараагийн төрөл авалтанд минь гай болох нь шүү дээ. Засагдах гад. Тэр зовлон болгоноос ангижрах гад. Гих мэтчлэнгээр ингээл одоо мөнхийн юмсүүлэлтэнтэй бидний сүнс чинь амар том юм ухаалаг систем байхгүй. Үргэлж өөргөө энэ хаанхуу айцтай татамжаас цэвэрлэхийн тулд үргэлж дахин ямар хэмжээс таны сүнс очиод байгаа тэндээс ангижрахын тулд тэндээ төрөл авалтай.
Тэгээд тэрийг ингээд цэвэрлүүлнэ, зэгцлүүлнэ. Гэрэл болж нэг бүсэнд цайрхаан тул тийм. Тэхийн тулд бидэд тэр хийх хэрэгтэй болж байгаа юм. Тэгээ олон яг энэ дотоод тошхуугаас нь дуудлага авсан одоо биднийхэр бол цагтаас ирж те энэ дэлхийн үйл өөрийн энэ зовлонгоос туулцаж амталцаж ингээ баалцах хэвтэйсэн энэ дэлхийн олон сүнснүүд зарим нь үндэ хашираад зүхтдаг. А зүхтгсдийн тоогоор яг хариуцлага авсан хүмүүст үүрэг нь ороод ирдэг. Тэг нэзтэй те ингээд 10 хүн чирээ явах хэвтэйсэн машиныг те 5 нь би чадахгүй гэж хайжвал 5 нь чирхээс өөр аргагүй болж. Тэгээ чирж байгаанууд нь бүр одоо их хүчтэй болоод бүр их тэмцэгч болоод тэгээд чирсээр байгаа дуусхвал тэнд ингээ гэрлийн дайчны тэр их ухаал тэр их өндөр хэмжээний чадварууд нь орж ирдэг байхгүй. Тэгэхээр одоо бидний хайцлагдсан байгаа нэгтгэл үнэмшлийн цаана бидний юм хязгааргүй оршиход байдаг бахан тэрийн гой шин нэрнтэй үйл үүрэг болсон энэ үед та нар маань үзэл бодол гэдэг ихтгэл өмшил болцсон тэр юмаа тавьж явуулах дээр хэн хурдан ажиллаж чадна тэрэнд тэр дээд ашигч нь нээлттэй байна. Тэ тэр деважин мэд өгдлөж орж ирэхэд бэлэн тэр их юм чи орж ирэхээр хүссэн хүсээгүй та бүтээгч болно. Хүссэн хүсээгүй ямар ч айцгүй учраас юу дотроос ч хүсэж байгаа тэрийг ингээ зүгээр айцгүй хийх байхгүй. Урд нь л бид нэг юм тавчигдаад тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг айцтайсан бол одоо үгүй. Энийг эрх чөлөөр өгөө тэмүүлцгээе гэж хэлээд байгаа. За өнөөдөр их сонирхолтой сэдв ярилцлаа. Одоо бид нар ингээд ярих юм бол маш олон сэдв байгаа тий. Ер нь бол одоо ингээд үгүй юу нэ дуусахгүй сэдв. Тэгэхээр одоо дараагийнхаа подкастаар илүү сонирхолтой, илүү гоё сэдвүүдээр уулзах болно. Тэгээ энэ удаагийнхаа подкастыг ингээд өндөрлөе.